За сайн байна уу. За нөгөө дэлхийн ертөнцид ялангуяа Америкт Холливуудад нөгөө Шон Комс. За ер нь дэд гэдгээр нь тэр чигээр дэлхийн мэднэ. За энэ хүний эргэн тойронд за маш том асуудал усж байгаа. За энэ дээр нөгөө Холливуудын алдартай од за Kanye West нөгөө Kim Kardashian-ы нөхөр байсан тийм ээ. За тэр залуу нэг комент хийсэн байгаа. Тэгээд энэ комент нь болохоор ганцхан тэр Шон Комс та холбоотой биш. Ерөнхийдөө баг бүх дэлхийд за ер нь Монголын улс төртөө яг байгаа байдлыг үнээр нь шууд хэлсэн. Нэг юм комент байна. Тэгээд энийг би бас нэг монголчлоод хүргэе. Тэгээд нэг Монголын улс төртөө өнөөдөр болох гэж байгаа сонгуультай нэг жоо холбоо тайлбарлая. Та бүхэн энийг бас нэг жоо ойлгоод үзээрэй. За тэгээд Kanye West юу гэж хэлсэн гэхээр сатан гэж байна. Ерөнхийдөө тэр муу хүч, далдын хар хүч. Одоо юу гэж ойлгохтой юм бэ? Тэр нь ер нь зарим хүмүүстийг хүссэн юм өгдөг гинэ. Эрх мэдэл, мөнгө төгрөг ерөөсө хүсээд байгаа юмыг бүгдийг нь өгдөг. Бүгдийг нь. Гэхдээ ганцхан нөхцөлтэй гэж байна. Тэгээ энэ нөхцөл нь болохоор ерөөсөө дүрмийг дагах хэрэгтэй. За тэгээ хэрэг дүрмийг дагахгүй байх юм бол өгсөн бүх юм буцаагаад авдаг. За авахта хамгийн гол нь нөгөө урд нь оршиж исэн юмыг буцаагаад байхгүй болгочдөг. Бүх юм буцаагаад авдаг. Дээрээс нь чи байж исэн бол одоо чамайг бүр байхгүй болгодог. Бүр арчдаг. За тэгээ ийм дүрмтэй гинэ. За тэгээ энэ дүрмээр өнөөдөр тэр дид бүх юмыг өгсөн. Тэгээд харамсалтай дүрмээ зөрчсөн учраас одоо буцаагаад авч дид бол байхгүй болно л гэж. Ийм л комент хэлж байгаа байхгүй. За тэгээ энэ нь өнөөдөр Монголдо яг яаж холбогдоод байгаа гэхээр за Монголд өнөөдөр сонгуул болох гэж байна. Тэгэхээр энэ одоо ингээд сонгуул орон нутгийн сонгуул энэтрийгээ цааж бөөн шоу болж байна. Тэгээ энэ дээр хараа ганцхан юм хэлээ. Энэ дээр нөгөө сатан буюу одоо далдын хар хүч. Энэ яг хий. За миний ойлгож байгаагаар бол оюун эрдэнэ. За энэ оюун эрдэнэ за маш олон хүмүүсийг жинхэнэ нөгөө нэг хүссэн юм өгч байна. Бүр хүссэн юм. За энэ дээр би зүгээр тодорхой хэлчихье. Арчилсан намын дарга за нөгөө арчилсан намын одоо хідэн лидерүүд гэдэг урд нь игнэнд явж байгаа хідэн хүмүүст хүссэн юм өгч байна. Өөхөөхтөө бүр хартал нь өгч байна. За хамгийн гол нь тэд нар буцаарахгүй болсон. За тэгэхээр энэ дээр би жоохон тодорхой яриа. Өнөөдөр арчилсан намын яг үнэт зүйл гэж одоо нэг манад маш олон хүмүүс сүнсээ худалдсан гэж яриад байгаа. За энийг бол ерөнхийдөө нөгөө англиар бол суул гэж байгаа байхгүй. Одоо суул гэдэг ингээд зарцсан худалдсан. За энийг бол үгчлээ шууд орчуулсан. Сүнсээ худалдсан гэдэг. За энийг маш олон хүмүүс ойлгохгүй байгаа. Яг юу гэсэн үг юм гээд. Тэгэхээр сүнс гэдгийг яг юу гэж ойлгох юм гэхээр ерөөсөө хүний дотоод итгэл үнэмшил, хүсэл зориг одоо тэр хүний юу гэдэг. Ерөөсөө л итгэл үнэмшил бүх юм бүр хамгийн нандин юм худалдсан. Эрх мэдэл, албан тушаал ерөөсөө тэр эд баялаг одоо мөнгө төгрөг бүх юмны төлөө. Тэгэхээр энэ дээр яг энэ арчилсан намынхан энэний лидерүүд энэ дарга нар нь энийг яаж худалдсан гэхээр ерөөсөө эдгээр хараа арчилсан намын одоо энэ арчилсан үзэлтэй либерал үзэлтэй хүмүүсийн үнэт зүйл нь болохоор ерөөсөө хамгийн гол юм энэ арчилсан сонгуул гэж явж байгаа. Ард түмний хүсэл юу байсан? Тэнд сонгуульд орно. Ялах юм бол засгийн газраа байгуулаа явна. Ялагдах юм бол сүр хүчнээ хийгээд явна. Ерөөсөө л тийм л зарчимтай. Энийг үнэт зүйлээ болгож явж явах хэрэгтэй. Нэг ялангуяа энэ арчилсан нам. Нэгдүгээрт хоёрдугаарт энэ арчилсан нам тийм ээ. Өнөөдөр яриад өштэй өнөөдөр манах тийм ээ нарчилсан намын дарга нь хүртэл ингээд одоо бүр шадар сайдгээ засгийн газар бүр ингээд орцсон. Тэр хаалгаар нь бүр орцсон. Тэгээд тэдрийг дагаад маш олон хүмүүс орцсон. Тэгээ өнөөдөр улсын хурлын гишүүн Лодо Самбуу хүртэл хэлсэн байгаа шүү дээ. Бид нар үн зүйлээ даах гэсэн чинь маш олон хүмүүс ажиллаа хиймээр байна гэдэг. Ажил хиймээр байна гэдэг. Тэгээд тэдний ажил нь өнөөдөр ард түмэн яг тэр сонгуулиар юу гэсэхээр сүр хүчнэл хий гэж. Тэдрийг тодорхой өгсөн байхгүй. Гэтэл сүр хүчнээ хийхгүй өнөөдөр юу хийж нөхөр ажиллаа хиймээр байна. Тэгэхээр юу гэсэн үг юм гэхээр ерөөсөө засгийн газарт ормоор байна. Тэр төсөл хөтөлбөрийн аммаар байна. Ерөөсөө мөнгө олмоор байна. Албан тушаалд очмоор байна. Энийг ажил гэж энийг хиймээр байна. Тэгээд дээрэс нь арчилсан намын дарга нь болохоор хэлж байгаа үг нь болохоор сүр хүчнээ хийгээч гэдэг өнгөд. Уучлаарай. Бид нар засгийн газартаа ч орно, сүр хүчнээ чи. Юу гэсэн үг вэ? Нэг гараараа ажиллаа хийн, нөгөө гараараа өөрийгөө хянана. Ийм юм байж болох уу? Ямар ч боломжгүй байхгүй. Өөрөөр хэлэх юм бол үзэл бодол, итгэл үнэмшил, ард түмний хүсэл, зориг одоо бүгдийг нь зүгээр худалдсан. Тэгэхээр одоо тэг оюун эрдэнэ энэ хүмүүст хаалга нэгэд өгсөн байхгүй. Ерөөсө бүх боломжийг нь эрх мэдлийг нь албан тушаалыг нь тэр хүсээд байгаа мөнгө төгрөгийг нь бүхэл бүтэн багаар нь тэр арчилсан намынханд тэдний тэр хийх гээд хүсээд байгаа ажил төрөл боломж одоо бүгдийг нь ингээд өгсөн. Тэгтээ ганцхан нөхцөлтэй дүрмэл даах хэвээр. Оюун эрдэнэ дүрмийг даах хэвээр. Харин даахгүй байх юм бол тэдрээс бүх юм нь буцаагаад авчихна. Харин буцаагаад бүгдийг нь байхгүй болгочихно. Өөрөөр хэлэх юм бол тэднэрт одоо жинхэнэ материал цуглуулж байгаа. Бүгд байж байгаа эрх хөрөгчдөд. Тэгэхээр энэ нөхдүүд энэ хаалгаар нэгэд орцсон байхгүй. Өөрийнхөө итгэл үнэмшлийг бүгдийг худалдсан байхгүй. Бүгдийг зарцсан. Одоо нөгөө монголчуудын яриад уур сүнсээ зарцсан байхгүй. Сүнсээ худалдсан. Эднэрт эргэж буцах газар байхгүй. Тэгээд одоо ийм хүмүүс өнөөдөр сонгуул яриа явж байна. Орон нутгийн сонгуулийг бид нар ялах юм бол
Ардчилаа аварна гэдэг. Ардчилаа аврах гэж явж байгаад нөгөө ардын намтай нийлцсэн. Тэгээд та нар боддоо өнөөдөр ийм сонгуул болох гэж байна. Ийм л юм ингээд цаан чинь хүмүүсийн тархийг угааж явж байна. Энэ дээр дахиад хэлээ. Сатан буюу өдр муу хааргуу чинь оюун эрдэнэ өөрийнхөө тоглолтыг хийж байна. Тэгээд энэ олон хүмүүсийг ардчилсан намын лидерүүдийг тэр том дарга нарыг нь урд нь өсөн бүх хүмүүсийг өөрийнхөө тоглоомд нэгэнд оруулсан. Хаалга нэгээд өгсөн. Бүх хүссэн юм өгсөн. Бүх албан тушаад очсон. Одоо тэднэрт ганцхан нөхцөл тавьсан. Дүрмээл дарга. Тэднэр дүрмээ дагах ёстой. Эсвэл тэгэл бүр арчигдана. Тэд нар нэгэнд хаалгаар орцсон. Одоо буцах газар байхгүй. Тэгээд энэ бүхний эцсийн зорилго нь юу гэхээр оюун эрдэнэ түүний багийнхан эрх мэдлэл хадгалах гэсэн. Бүр он удаан жил хадгалсан ийм атгах санаа энэний ард байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол сүрх хүчин, үг хэлэх, хянах ёстой бүх хүмүүсийг бүгдийг ингээд аминд барьсан. Худалдаа тавьсан. Тэгээд та нар боддоо Монгол мань хаашаа явж байна. За нэгдүгээр асуудал. За хоёрдугаар асуудал. Маш олон хүмүүс. За нөгөө саяны энэ дидигийн энэ түүхийг нь Холливуд ингээд нуурж унж байна. Одоо чичирч байна. Шекинг гэж байгаа байхгүй. Ингээд чичирч байна. Бүр үнцээрээ ингээд гангаж байна. Бүр хай алерт буюу одоо бүгд ингээд бүр яахан мэдгүй болсон, паник болсон байж байна. Тэгээд энийг ингээд ярингууд маш олон монголчууд баярлж байна. Америк унах гэж байна. Холливуд унах гэж байна. Америк сүнх гэж байна гэдэг. Уучлаарай. Жинхэнэ нөгөө дөрвөн уулын дундаас гарч үзээгүй. Ёстой нэр нэг өрөвдөлтэй амжилт ингэж ярьж байна. Та нар яг үнийг хэлгээд Америкийг баярлахтай биш надад эргүү толгоогоо ингэх хэрэгтэй. Харин та нарын бодж байгаагаар яг эсрэгээрээ Америк улс улам цэвэршиж байна. Улам урагшилж байна. Улам сайжирж байна. Яг тэгэхээр мөнгөтэй төгрөгтэй нь хамаагүй, албан тушаалтай нь хамаагүй, хэн байх нь хамаагүй. Энэ хуулцнуудаас нэг дүрмээ дагаагүй хуулцнуудаас Америк улс салж чадчихэв. Илрүүлж чадчихэв. Тэгээ хуулцнуудаас салж чадж байгаа учраас энэ улс улам ирүүлж байна. Улам цэвэршиж байна. Улам урагшилж байна. Харин манай улс та нар бодоод үзтээ яг эсрэгээр энэ хуулцнуудаас салах нь үтэйгэл харин бүр эднэртээ бүр улам бариулж байна. Эднэр бүр улам томорж байна. Улам хүчтэй болж байна. Тэгээд үр дүнд нь улс маань цэвэршгөл хийж бүр бохирдож байна. Урагшлах биш бүр хойшилж байна. Тэгээ өнөөдөр Америк унах гэж байна. Америк сүнх гэж ингээ баярлж байгаа. Уучлаарай. Харин таны улс, таны нөгөө Монгол яг үнэндээ жинхэнэ сүнх гэж байна. Жинхэнэ чичирж байна. Жинхэнэ боомлуулах гэж байна. Энийг арих хэрэгтэй. Америкт ерөөсөө санаа битгий зав. Ийм л манайхаа. За тэгээ дүгнэлтээ хийгээрэй. Энэ дээр коммент бичээрэй. За тэгээ би энэ нөгөө DD-тэй холбоотой. Энэ DD-тэй ингээ зүгээр нэг хараа. Яагаад та DD яриад байгаа? Ингээд доош орох юм уу гэдэг. Энд чи зүгээр нэг юм DD, зүгээр нэг юм уран бүтээлч асуудал биш байхгүй юм чи. Америкт бугалсан бүр Холливуд гэдэг энэ урлаг соёл оддынх нь дээд хүрэл энэ хөшгөний арт юу болдгийг ерөөсөө энийг бүгд тэр чигээр нь эргүүлж байгаа учраас энэ бүр ингээд Америк байтугай бүр дэлхийд ингээд маш том асуудал байна. Тэгээ энийг бид нар бас монголчууд бас харж явах хэрэгтэй, мэдж явах хэрэгтэй, сонсож явах хэрэгтэй. Хүн болгон хилтэй устдаа биш, хүн болгон цаг зарцуулж явах хэрэгтэй биш. Тэгэхээр энийг аль болохоор олон хүмүүс өөрийнхөө өнцгөөс яриад байх хэрэгтэй. Харин хүмүүс энийг сайн сонсож явах хэрэгтэй. Тэгээд иймэрхүү байдлаар энэ улс чинь ингээд цэвэршдэг юм биш үү? Энэ идэ бэрнээсээ салт юм биш үү? Энэ батганаасаа салт юм байна. Ингэжээ цэвэршдэг юм байна. Ингэжээж урагшилт юм байна. Энийг л бид нар ойлгох ёстой. Энийг л өнөөдөр бид нар хэрэгжүүлэх ёстой. Тийм үү? Бид тэгж л бодоод байгаа шүү дээ. За тэгээ бичлэгэн дээр минь комент бичээд өгөөрэй. Боломжоор бас сайхан шеэр хийгээд түгээгээд өгөөрэй гэж хүсье. За баярлалаа. Баяртай.